За бүгдээ амгалан ялцгаая. За бид нар орчин жидон тэгчин дүүви мегва тийм ээ тэгчин зам тэгчин чимба ди мегва юу юм бэ гэсэн мегва чонон тамжидтэй гэсэн тийм үү. За түүний дараагаар хэд үж аваа чимбус юм гэдэг. За ийм чин одоо гэдэг ба. За намаа хараарай. Орчин жидон онаа тэгчин жин дүүвээс хэд тамжидлаа мегвийн тартугийн гова жидаво иншин гэж. За тэгэхээр их хөлгөний одоо зам мөр тэгшинжийн дүүа маань чой тамжидлаа мигва гэсэн тийм ээ. Чой тамжидлаа миг. Юм бүхэнд бол одоо зоригдмаа гэж. Түүний үүнийх нь бол одоо эцсийн одоо эц чамдын одоо хэрэг нь юу юм бэ гэж. Артугийн гова жидав иншина гэж. За тэгэхээр ингээд яаж одоо хоорондоо ингэж холбогдож орж ирж байгааг анзаарч байгаа баг тийм ээ. Үнэхээр одоо маш одоо ойлгомжтой маш хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр тэгчин дүүа бэр чой тамжидлаа мигвийн артугийн гова жидав иншина дэёдэ хэд үжава чимбу сүм хоби чидүү юм гэж. За тэгэхээр бол энэ их хөлгөний зам мөр маань бол одоо мигва чой тамжидлаа мигвийн тартугийн гова нь бол хэд үжава чимбу сүм хоби чидүү юм гэж. За тухайлан үйлдэх одоо их гурав гэх юм уу тийм ээ. Энэ одоо дээд гуравч гэх юм уу. За ийм гурван эрдэм байгаа. За энэ гурвыг олохын тухайд байна. Хөлгөний зам мөр маань бол гурван одоо их одоо зүйлийг бол дээд зүйлийг бол олохын тухайд байна. За оноо чимбус сүмжийн овоо ганшина гэж. За тэгвэл одоо тэр дээд гурав гэдгсэн жөө их гурав гэдгсэн жөө тийм ээ. Энэ чимбус сүм гэдэг. Энийний чинь мөн чанар нь ямар юм бэ те. Мөн чанар нь одоо альвэ гэх юм бол за доёо вандууж байна гэж. За доонд энэ тухай юу гэж альцсан байна вэ? Тэгэхээр бурхан багшийн одоо зарилэгт бол дэна тэдэн дамбар авжуржис ягж солдо. Жумдаанда дийчэр жанчуу симба чимбо чэжи чэ жанчуу симба чимбо шевин даажунгын жумсан твэлэндүү гэж. За бурхан багшаас ялж төгс нөхцөн. Юуны тулд бол одоо жанчуу симба чимбо гэж одоо хэлж байгаа юм бэ гэж тийм ээ. Химэн жанчуу симба чимбо химээхийн одоо энэ нэр томьёоны тэр шалтгаан нь юу юм бэ химэн асуусны хариулт нь бол хариултанд жумдаан дайжин газалва гэж тийм ялж нэр одоо зарлиг одоо болон газал равжур дэла симжанжин пумбу чимбодан симжанжин пумбу чимбодан симжанжин дэ чимбун чог нийтүү жэдвэр жүрвис дийчэр жанчуу симба чимбо шэ сумба гэж. Ягаад гэвэл равжур симжанжин пумбу чимбодан симжанжин дэ чимбун чог нийтүү жэдвэр жүрвис ингэж хэлсэн юм аа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр чэсог дүви чидүү жэвин доонамс дүвийн чидүү жава. За чидүү жава гэдэг байгаа маань юу хэлж байгаа юм гэхээр нөгөө тэгчин дүүа гэдэг байгаа шүү дээ. Тэгчин чи дүви дээр аншин. Тэгчин дүви мигва одоо тэгээд тэгчин дүви чидүү жава. Тэ их хөлгөний одоо энэ зам мөрийн тухайлан үйлдэх энэ одоо ажлын тухай доонд бол зарилгалсан байна гэж. За дийн гомбо данжэсүү дэл бана гэж. За энэ дооны энэ үгнүүд нь бол ердөө дурдаал өнгөрч байгаа энэ одоо хэл төдийл үзүүлж байгаа шүү дээ. Тийм ээ шээ сог хэмээн тэргүүтэн гэдэг бол доон бол ингээд олонч байгаа ихч байгаа. Энийг бол таштарт тайлбарлахдаа юу гэж тайлбарласан бэ гэх. Бурхан багшийн одоо энэ зарилгийг живзэн жамбо гомбо данжон ондогжин гэдэг номондоо юу гэж тайлбарласан бэ гэхээр симжан гүнчүг нийцсэмдан хэмээх тэргүүтээ нэг шолгыг бол зарилгалсан байна. За энэ чидүү жава чимбүү сүмийг бол нэг шолго номоор бол ондогжинд үзсэн гэж. За тэр ондогжингийн одоо юу гэнэ. За бид нар бол ондогжингоо бол яг сайхан бариад явж байгаа тийм ээ. За энэ мигвачоном тамжиддэ гэдэг. Дэйн гелас согбай гелас уга тэ гева мигава лумадан. Тэ жигдэн баяа дуугадан гандаг жигдэн дайдуудан сагжаа сагва мичээдан гандаг дүжээ думаажээ домоо түмэн чойномдан гандаг төви түмэн минг. За эдгээр бүгдийг бид нар ярьсан тийм ээ.
буйнаас ахуулаад тэгээ сагжаа сагамд бүгдийг ярьсан. За түүний дараагаар энэ Симжаан гүнчуг нийцсэн дан гэж тийм ээ. Симжаан гүнжийн чог нийтдүжрүү тийм ээ. Симжаан гүнчиг нийцсэн дан мөн бондон догдон сумбуулаа бунгаа чимбүү догва чимбүү гэдэг тийм ээ. Сим чимбүү энэ чимбүү гэдэг нь бүгдэнд нь жарлаад явах нь шүү дээ. Энэ нараа Симжаан гүнчиг сим гэж байгаа. Симжаан гүнчиг нийцсэн гэдэг нь сим чимбүү. За бонва гэд энийг бол бонва чимбүү гэж. За тэгээд догва гэдэг догва чимбүү. За ийм гуравт бол чимбүү сүмжи ранжунги гэдэг нь бол сим чимбүү, бонва чимбүү, догва чимбүү гэсэн энэ гурав бол ранжунги чидужава дэшэжаа гэж. Энийг бол ингээд чидужава бол идэрээ ингэж мэдэрээ гэж. За энэ хүртэл нэг шолго тийм ээ. Энэ хүртэл нэг шолгыг бол ондогжин бол ингээд чидужава чимбүү сүмжийг тайлбарласан дооны тайлбарлага нь бол энэ байна. За энэ заваа нэр. За тэгээд одоо жидунга. За Симжаан гүнчуг нийцсэн дан шэсүг шолоога жигс. Дэян чидужава чимбүү сүмжин овошагдуйотэй. За одоо зүйл маань одоо манай хичээний ламын царилгаар бол за чидужава чимбүү сүм гэдэг нь одоо юу юм бэ гэвэл Санжаа Павгийн төгжүжийн нинжи чимбүү дан гэж. За бурхны одоо таалал байгаа тэр их нэгүүлсэнгүй сэтгэл хийгээд жанчивчи сэм болвол сэм чимбүү юм гэж. За энэ нэгдүгээрх нь сэм чимбүү. Энийг дугаарлаж өгөө бэ. За энэ нэгдэх нь нөгөө чидужава чимбүү сүм гэдэг байгаа шүү дээ. Гурван одоо их зүйл гэдэг. Тэр гурван их чинь нэгдүгээр их нь бол энэ сэм чимбүү гэдэг. Энэ бол сэм чимбүү гэдэг нь юу юм бэ гэхээр бурхны одоо таалал одоо сэтгэл үндсэнд байгаа нэгүүлсэнгүй сэтгэл бодийн сэтгэлийг бол сэм чимбүү гэж. Үүнийг олохын тухайд гэсэн шүү дээ. Их хөлөгний зам мөр маань бол одоо тэр хамаг ажлын одоо эцсийн одоо говьа гэдэг нь юу юм бэ гэхээр чидужава чимбүү сүм хоби чидуийн гэсэн. Тэрний нэгдүгээрх нь бол сэм чимбүү буюу бодийн сэтгэл нинжиж тийм бурхны таалал. Дэнги гансаг Санжаа Павгийн төгжүүд лаяавын нинжи чимбүүдан жанчивжсэн давуу сэм чимбүү. За дэвний садвар бавын гогдон давуу бонва чимбүү гэж. Бонва чимбүү. За энэ бол ингээд чидужава чимбүү сүмжийн хоёр дахь нь бонва чимбүү тийм. Дэвний садвар баваа гэдэг нь нёндөв шидэв хоёр. Цаанысын түүтгэр мэдгэдгүүний түүтгэр хоёрыг одоо үлдэгдэлгүй хоцролгүй бүгдийг одоо твцсэн энэ орхин үнэн тийм ээ. Орхин үнэн гогдон бол бонва чимбүү гэж. Бонва чимбүү. За чой тамжид онсомдуу догва тартугви яшээ догва чимбүү гэж. За энэ бол гурав дахь нь. Гурав дахь нь бол догва чимбүү. За тэгэхээр бол одоо яг сайхан тодорхой болж байгаа. Санжаа Павгийн төгжүүжийн нинжи чимбүүдан жанчивжсэн. Жир нинжи чимбүүдан жанчивжсэн гэсэнгүй шүү. Санжаа Павгийн төгжүүжийн нинжи чимбүүдан жанчивжсэн болвол их хөлөгний зам мөрийн эцсийн одоо. Дараагийнх нь гол зорилго нь бол юу гэхээр дэвний садвар бавын гогдон. Дэвний садвар баваа гэдэг чинь хоёр түүдгэрийг бол хоёулангийн твцсэн ийм гогдон бол одоо болохоос надгүй шүү дээ тийм ээ. Дэвний нёндөв багнаад бол юмунгийн дэва буюу Нисванысын түүдгэрийг багнахтайгаа зэрэг даажин боо тийм ээ. Нянтой даажин. Харанжил даажин боо болж. За шидэв багнахаараа зэрэг хүн болох шүү дээ. Шидэв багна. Энэнийг бол бонва чимбүү гэж. Тэгээд чой тамжууд онсомдуу догва тартугви ичээ. Юм бүхнийг бол элтэд одоо онж байж байгаа. Эц чанд ийм бэлгүүнийг бол яшээ тийм ээ. Яшээж гэсэн болж байна. Амч гэсэн болж байна. Омдогч гэсэн болж байна. Чимбааж гэсэн юм. За энийг бол догва чимбүү гэж. За тэгээд энэ гурав бол чидужава. За тэгэхээр одоо заван дээр харахаар сэм гэдэг нь бол Санжаа Павгийн төгжүүжийн нинжи чимбүүдан жанчивчи сэмийг бол сэм чимбүү. За тэгээд бондон догдон сумбала гэдэг нь бонва чимбүү, догва чимбүү. Бонва чимбүү гэдэг нь дэвний садвар бавын гогдон, догва чимбүү гэдэг нь
чойд хамжууд онсон дуудуугийн тар түвийг хэл. За энийг бол ингээд дугуйч буу гэж. За ийм одоо гурван зүйл батад бүлгэний одоо зам байгаа юм байна шүү. За дугуйч бүр жоо бичрэ гэж. За Чимбүү дээсүмжийн чид дүү энэ гурвын одоо гурван энэ их зүйлийн тулд янсан дуваалаж зүгцэл яддаг. За тэгэхээр энэ гурвын тухайтад бодисодва зам мөрд одоо орох байдал нь ямар байх юм гэвэл тийм ээ жансан дуваалаж зүгцэл. Дува гэдэг нь лам ондог. Дува жансан жанчуусын би ламлаж зүгцэл. Жанчуусын би ондоглаж зүгцэл гэдэг тийм ээ. Чимбүү дээсүмжийн чидүү гэж байгааз энэ чидүү жансан дуваалаж зүгцэл ёдтэй жалбуу юулдуу жугвадан өө цумбар минтүн чуг малюур баваа гэж. Энэ одоо ингэ жишээгээр үү. Жалбуу юулдуу жугвадан өө цумбар минтүн чуг малюур баваа. Товжа малюур това. Ранит гүнжи чог нийтдүү жидвийн чидүү зүгвэж. Энэ зам мөрийг одоо бясалгах. За яаж бясалгадгийг гэхээр одоо хаад ноёд одоо өөр улс орн руу товтолж одоо эзэлж авдаг шүү дээ. Тэрнтэй. Тэгэхээр тэр ороод бол яах нь одоо эсрэг дайснаа дараад гардагтай адилхан минтүн чуг малюур бов. Тэ? Одоо муу сэтгэлийн одоо тэр зүйлүүд бол буюу мэдгтүүний төдгөр, Иванысын төдгөрийг бол уг язоороос нь бол ийм байна. За тэгээ дараа нь бол товжоо малюур товаа гэдэг нь бол одоо тэр үл цохилт зүгийг дараад тэгээд бол одоо алт эрдэнэс олдогтой адилхан тийм ээ дайнд одоо тэгээд дайснаа тулалдаж ялгаад тэгээд одоо их ол зомог товжоо малюур олох зүйлээ бол тоцоолгүй бүгдийг нь ол. Тэр нь бол одоо эрдмийг ол. Тэгээд дараа нь бол ранит гүнжийн чог нийтдүү жидвич. Тэр бол дараа нь бүхний дээд бол өөрөө бүхний дээд болж одоо хаан болвол тийм ээ тэгээд дайнд яваад дайснаа дараад тэгээд одоо тэр улс орныг одоо ард түмний нэг эзтэй тийм ээ бүх зүйлийг нь бол олзож аваад дараа нь бол өөрөө тэгээ хаан суугаад тэр одоо эзэлсэн байсан газартаа ингээ хаан суугаад бүхний одоо дээд болдогтай ингэж одоо яах юм аа зам үрд юм аа зам үрийг одоо бүтээх байдал ийм байна. Тэгэхээр бид нар бол өөрийн тоод дуугаа тэтгэлийн айсныг хараад тэрнийг дарсныхаа хариуд бол одоо намдуул амаар бол гогдон тов. Муу сэтгэлийг дарсан эрдмийг одоо. Тэгээд дараа нь бол одоо харваадан хамжиж тийм ээ ийм байна. Чойцсон ба юм аа. Нянанла энэ тухай бол янанд юу гэж хэлдэг? Дэна эдэр 방화돈 도비 자토르증 심장진 속침보당 심장진 대침보 속도 지도인 산이니 마질와라 젤위 지도 자와당 그 돈바를 연출 심빈 자토르장 유니트위 지도 자와 연벌 렉버 자오시 그래서 산이우고 네 방화돈 도비 자토르증 심장진 속침보다 심장진 대침보 속도 지도인 산이 마질와라 젤위 지도 ялаагүй ялах бидний одоо бодолж болгон болсон одоо олны одоо манлайд дээд нь бол тийм ээ. Тэгээд бол одоо юу чойд төмөр энэ Симжанжин дээчүмбөө гэдэг нийгэм гэсэн нийгэм. Чойд төмөр жанчуусын биеийн чадвар жан. За тэгээ бодисодва ч гэсэн бас яг тэр мэт бол яах нь хүн лугаа адил бол энэ бүтээх зам мөрийг бол дээрээ гэдэг. Элчинлээ. Энд бол юу гэсэн? Дэна дэдэр мажил бола жалви чэдүү жаваадан. Мажил бола жалви чэдүү жаваадан. Хөө түмбар жанчуусын бие дүви чэдүү жанчуусын бие дүвийн чэдүү жаваа намба сум дэмба юмбар явар жао че монг юм. За энэ үгнүүд нь. За дүви чэдүү жаваадан дүви мигванижийн чадвар яан юу те. За энэ одоо гол зүйл. Дүвийн чэдүү жаваа гэж. Дүви мигва гэх хоёр чинь юм. Дүви мигва гэдэг чинь дүви мигва чойн тамжид гэж те.
Чиду жава гэдэг чинь одоо тэр хийж юуны тулд тэр ажлыг хийж байгаа тий ажлыг. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу юм гэхээр дүви чиду жаваад дүви мэгва. Ерөнхийдөө бол одоо анзаарахгүй юм уу ерөнхийдөө харах юм бол хоорондоо их төстэй хоёр зүйл шүү дээ. За тэгсэн ялгаа бол байгаамаа гэж. Ямар ялгаа байна гэсэн. Жанчуу сямба дата чө жүжигла мегваны маумбана чиду жава чимбусум тови чиду юм. Одоо энэ 11 зүйлд одоо зоригдож байгаа нь бол ирээдүйд чиду жава чимбусумыг олохын тухайд. Берна дон жорвадан бенла погватав гэж. Тийм ээ. Одоо ном сум харваад тэгээд дараа нь бол тэр нөгөө байндаа тустай гэж. Энэ тухай загрын үлгэр байгаа шүү дээ. За нянанла мегвадан чиду жавала чадвар жи яж гэнэ гэж. Мегвадан тийм ээ мегвадан чиду жава гэдэг нь бол дүви мегва дүви чиду жава энэ хоёрын ялгааг хэлж байгаа шүү дээ. За нянангийн үг нь бол яг энэ мегвадан чиду жавала чадвар жи яж гэнэ. Мегваны диице дадава инла чиду жаваны маумба галва ин гэж. Мегва гэдэг чинь бол одоо анхаарал хандуулж байгаа. Чиду жава гэдэг чинь бол ирээдүйд олох зүйл юм. Ирээдүйн эндээ дадун жорвадан бенла погвадан чөөцөнсөө гэж. Тэгэд бол одоо ном сумаа бэлдээд сумаа одоо ягаад сумаа ившээлгээд тавих нь бол нин тэргүүний ажил шүү дээ. Тийм ээ ихний ажил. Тэгээд одоо онилж байгаа сайн яаж байгаа тавихтайгаа зэрэг бол дараагаар бол ирээдүйд нөгөө зайндаа тус онох зайндаа юу лээ байндаа онж байгаа шүү дээ. Байгаа. Тэр шиг. Дадун журвадан бенла погвадан чөөцөнсөө шэд. Илчинлээ мегвадан чиду жавала чадвар жи ёж гэнэ. Хава намбар дөлвинтэй дадун журвадан бенла погватавар биинцэ нявана найваны мегва. Одоо хийж байгаа тийм энэ ойр нааны байгаа одоо хийж байгаа зүйл нь бол мегва. Чижи тааринваны чиду жав. Хойно алсад байгаа. Алс холын одоо тийм ирээдүйд зорж байгаа зүйл нь бол чиду жав. Энэ нөө хэмээн зарлаа. Гэж. Маумбана. Значит, диинцэ нявана гэдэг нь одоо ойр нааны ажил гэдэг нь бол одоо цаг. Одоо байгаа нь бол мегва. Чижи тааринвана гэдэг нь бол хожим гэдэг нь бол ирээдүг. Ирээдүг. Чиду жава чимбус. За она ар сэмжэднэ чимбу сүмжийн донду дуа нэмсүү лэмбэр шадвин дуадэ жидавой. Одоо тэгэхээр өмнө бол одоо урд нь эхлээд бодийн сэтгэлийг үүсгээд тэгээд одоо чимбу сүм тийм ээ сэм чимбу, бонга чимбу, дова чимбу энэ гурвын байдаг. Одоо бүтээлийг буюу зам мөрийг анхааран авах ёстой юм гэж номонсон. Тэр одоо зам мөр чинь ямар байх вэ гэж. Одоо нөгөө зам мөр маань тийм ээ. Их чин дүви дээр ашин. Их чин дүви мегва гэдэг. Их чин дүви хартугийн гова чиду жава чимбуусум. Тэгээд тэг чин дуа. Тэгвэл тэр дуа гэдэг байгаа чинь юу юм бэ гэж. Одоо тэр их хөлгөний зам мөр гэдэг байгаа. Бүтээх ёстой зүйл нь тийм ээ. Гондог гэдэг байгаа. Тэр чимба гэдэг байгаа. Их хөлгөний одоо тэр дээд бэлгүүн гэдэг байгаа. Тэр ишээ гэх юм уу тийм. Эн чи юу юм бэ? Ямар мэт юм бэ гэвэл. Тэгэхээр энэ хоорондын уялдаа холбоо нь үнэхээр сайхан ойлгомжтой. Маш уран гоё ажил. Жидавошна ёдэ донцулчин гоно нисүчэвадан овон цаншин гоно чир ир ёв. За үзүүлэх байдлынхаа талаасаа болвол хоёр ялах. Гэж. Хөлгөний одоо энэ дуа гэдэг. Тийм ээ дуа буюу зам мөрийг бол хоёр ялах. Мөн чанар буюу одоо түүний мөн чанарын үүднээс тийм үү эсвэл одоо тийм ээ жишээ гэх юм уу одоо юу гэх юм цаншиг одоо юу гэх юм те тийм ээ. Ийм зам мөр байдгиймаа гэдэг талаас нь тайлбарлах дөрв байна. Онцолжийн гоно нийсүчэва овон цаншин гоно чи ёв. Өвчрэг чи ер ёв. Дамбуу дүвдээ гэж. Дамбуу дүвдээ гэж.
За тэр донцолжин гоно нийсүжава гэдэг нь дамбуудуудад дэлбэр. За дэлбэр донцол юу гэсэн байна вэ? Хамжиж чимба нийцсүмжи юлла жир евин чөжи дэнжиндан амба гүн омбор догва лаасуба омбор догва намба шила омбор догва ререшин харалду чимба дуги дэнжинжин жавани дубаде шесумба дар гэж шесумба дар. За одоо энийг тайлбар энэ дэлбэр донцлын үг. За ерөнхий за яа уншээ харъя. Шесумба дар чимба юлжин дува гэж. Чимба юлжин дува. Жорва жевргийн дува гэж хоёр байгаамаа. За энэ онцолжин гоно ни гэдэг байгаа шүү дээ. Хоёр байна гэсэн тийм ээ. Онцолжин гоно ни гэдэг нь бол энэ хоёр. Чимба юлжин дува, жорва жевргийн дува гэсэн ийм хоёр байгаа. Онцолжин гоно ялгах юм бол энэ тэгчинжийн дува гэдэг маань ийм хоёр гэсэн байна. За чимба юлжин дува гэдэг нь юу хэлж байгаа гэхээр сумик чимба сум шиши ламши намчин сум. Энэний тийм ээ шиши ламши намчин сумжи юлжин дува. Шинсум юлж жорва жевргийн дува гэдэг. Хойно. Нижин донла лозова чимбуни гэж. За энэ хоёрын утгыг бол лозова чимбу юу гэдэг. Жансуг барчин дүүгийн го. Жансуг барчин дүүгийн го миг мадөвийн тэмбэн алжир чимба юлжин дува гэж. Го миг дөдвийн тэмбэн алжир жорва жевргийн дүүр шээжин чижин хайва палчева ян нижин жогжод сосур заднаа галуур шидва ёжаас. За лозова чимбугийн одоо тавьж байгаа нь бол жинсэг барчин дүүгийн го миг мадөвийн тэмбэн алжир чимба юлжин дува. Чимба юлжин дува буюу шинсүмжин дува. Го миг дөдвийн сэмбэн алжир жорва жевргийн дува гэж тавьсан байна. За тэгэхээр бол энийг энэ айл талаас нь харах юм бол банчин айлмдахгүй гоц. Тэгэхээр лозова чимбу бол лозова нар бол угаасаа уламжлал байгаа шүү дээ. Үнэхээр энэ одоо бидэнд одоо энэ номыг залгуулж авчруулж маш ахтай учраас биднийг бол шууд одоо зааж яадаг юм яа. Гагва тавьдаг. Тийм учраас зүгээр ингээд номлодог бөгөөд чижин хава палчева ян гэдэг. Түүнээс хойш одоо дараагийн одоо мэрэгдүүлч ихэнх нь бол энэ хоёрын гэдэг нь бол чимба юлжин дува, жорва жевргийн дуваг хоёрыг бол яах нь тэр тодорхойлолтын гэх юм уу цандын бэлэг чанарыг нь бол тусад нь ингээд тавиад тэгээ энэ хоёрыг бол хоорондоо галва гэж номондог боловч ранлуг ни гэдэг нь бол банчаар ранлуг бол юу гэхээр дува дини онцолжин гоно нийсүчева зам юм аа. Онцолжин гоно тий үзүүлэх номнох тэр байдлынхаа талаас нь ялгсан төдий ялгал юм аа. Ойвуула донжиг байд эндээ гэж. Ер нь бол нэг утгатай юм аа гэж. Нэг утгатай. Эндээ дува шивүү гару ина чимба юлжин дува инго жорва шивүү гару ина жорва жевргийн дува ин гэж. За энэ тэгэхээр юу гэсэн үг гэхээр чимба юлжин дува гэдэг нь за одоо сайхан анхаараа. Ондогжин гэдэг ном өөрөө 8 бүлэг. Тэр 8-ын эхний 7 нь бол эхний 7 зүйлийн бол 3 нь чимба сум тийм ээ. Төжид дээрээ бол шиши ламши намчин гэж тийм ээ. Энтошоо цолон гүнши гэж. Тийм энтошоо цолон долоо бомборж иднам ламши. Тэгээд долоо бомборж иднам ламши нэг ганда яндаг амбаг өндөр нацэг дийсумба гэд намчин. Намчин. Тэгэхээр төжид дээрээ бол шиши ламши намчин. Ондогжингийн одоо яг бүлгүүд нь ихтэй бол одоо юу лээ? Нэгдүгээр бүлэг бол намчин, хоёрдугаар бүлэг бол ламши. Гав сумба бол шиши гээд ингээд энэ гурыг бол чимба сум гэж. Чимба юлжин дува. Чимба юлжин. Жорва ши гэдэг нь дараагийн одоо 4 5 6 7 гэх. Тэ?
4 5 6 7 бол Жорваши гэж. Намзаг журва, Дэмүн журва, Ажигмын журва, Харж журва. Тэгээд хамгийн сүүлд 8 дугаар бүлэг бол юу гэдэг Рэв Чогу тийм ээ. Одоо энэ зам өрөөр яваад одоо бүгд энэ Чогу ийм. Тэгэхээр Чимба Юлжийн дүүа тийм ээ энэ тэгэхээр бол энэ Чимба Юлжийн дүүа Жорва Живргийн дүүа буюу одоо хийх ажлууд нь шүү дээ тийм ээ Жорва Живргийн дүүа. Тэгэхээр энэ хоёр ч юм бол хүн бол нэг юм аа. Хүн бол нэг юм. Овла Донжиг ба эндээ Дува шивүү гару ина гэж. Дува шивүү гару ина Чимба Юлжийн дүүа юм би. Жорва шивүү гару ина Жорва Живргийн дүүа ин гой. Дүүа ин. Тийм ээ. Дува шивүү гару ина Жорши гару ин гой. Дэ ина Дува шивүү гару ин гой гэж. Панцун инчим юм. Панцун тийм ээ. Яамаа панцун инчим. Нааша цаашаага чаваатай. Ин Дэ ина Дува шивүү гару ин гой гэж. Донцулчин гоно нису чева ян инде ав дамбу сумдуу гэж шүү дээ. Энд гарч шүү дээ. Ав дамбу сумдуу Дембийн дува нам болвол Чимба Юлжийн дүү. Гав дамбу сум гэдэг чинь Намба дамжи Чимбаны жин гавтай дамбаа. Намшиваны жин гавтай неваа. Тэгээ юу лээ жишээгийн гав сумба. Ингээд энэ гав дамбу сум болвол ондогжингийн шүү дээ. Ондогжин гав дамбу сум болвол юу чинь дамбу сумдуу Дембийн дува болвол Чимба Юлжийн дува юм. Жорва шиин гавсуу Дембийн дува нам болвол Жорва Живргийн дува юм бич. Дараагийн 4 5 6 7 дугаар бол энэ Жорвашиг үзүүлж байгаа шүү дээ тийм ээ. Дөрөв дээр ирсэн. Тэгэхээр энэ бол юу гэж байна? Энэ одоо дөрвийн үед үзүүлж байгаа дуваанууд бол Жорва Живргийн дува юм. Ав дамбуу сүмдүү годов мадуг дува шэн сүм арчин дүгдэндүү нямсуулын бэн догчаана Мадамбар Чинсүм гаарунгийн намба нямсуулын бэн догчаана гэж. Энэ үг ойлгох. Ав дамбуу сүмдүү годвоос бусад үлдсэн нөгөө 3 одоо дува бол арчин дүгдэндүү нямсуулын бэн догчаана үзүүлэхгүйгээр тийм ээ. Арчин дүгийн одоо ажил байна шүү дээ. Бодисадын одоо хийх ёстой бодисадва нарын хийх ёстой ажил. Тэр ажил дотор нь бол үзүүлэхгүйгээр Чинсүм гаарунгийн намба нямсуулын бэн догчаана тийм. Чинсүм гаарунгийн намба тийм ээ. Юу лээ? Намчин, намши, шиши энэ 3 дотор ингээд багтаагаад энэ 3-ын ажил дотор тийм ээ одоо багтаагаад ингээд үзүүлсэн гэж энэ талаа. Одоо ингээнээр хэл. Тэгэхээр төв дэлэндээ одоо гайгүй улсууд бол энийг хараад шууд ойлгох тийм ээ. Гав дамбуу сүмдүү годвоос бусад дува шэн сүм арчин дүгдэндүү нямсуулын бэн догчаана Мадамбар харин яаж үзүүлсэн гэхээр Чинсүм гаарунгийн намба нямсуулын бэн догчаана. Жоршийн гавсуу дува нам парчин дүгдэндүү нямсуулын бэн догчаана гэв. Тэгэхээр дараагийн одоо тэр 4 5 6 7 дугаар бүлгийн үед ороод байгаа тэр дотор болвол гавсуу дува нам тийм ээ дуваануудыг болвол парчин дүгдэндүү нямсуулын бэн догчаана гэв. Ингэж. Тэгэхээр энэ одоо үзүүлж байгаа гэдг нь бол одоо энд бид нар мэдээд авлаа тийм ийм үзүүлж байгаа. Тэгэхээр тэрийг яаж тэр нь бол хамгийн чухал байгаа шүү. Тэгэхээр ондогжин маань бол одоо энэ ширчин дооч нь юу лээ ойдон донижэр юм бадан байдан ондогжир юм ба үзүүлж байгаа шүү. Тэрийг үзүүлж байгаа. Тэгэхээр байдан ондогжир юм ба одоо энэ тайлбар. Байдан ондогжир. Ер нь байдан ондогжир юм ба гэж гол нь юу вэ? Шервжин чана биш. Тавжин чана лам дэнцүүл. Тавжин чана лам дэнцүүл гэдэг чинь одоо ил одоо ерөөсөн номлол бол товор байна шүү. Тэрийг үзүүлж байгаа тайлбар. Ондогжин. Ширчин дооны жожоо бол ойдон донижэр юм бадан байдан ондог. Ойдон донижэр юм баг тогмор одоо суралж чивэн шиндаа суралжууд нь Монголын тийм ээ. Тэгээд энэ ойд байдан ондогжэр юм ба суралж чивэн ганц нь бол одоо живсэн жамбаг. Байдан ондогжэр юм ба томор суралж чивэн ганц юм. Шиндаа суралжууд юм бартлагаар банчаар амлууг бол жийч гэдэг байна. Шиндаа суралж байдан ондогжэр юм ба томор суралж чивэн ганц юм биш. Мачаа.
Шиндаа сурвалжууд гэхээр юу гэхээр нөгөө юу лээ? Аа шиндаа сурвалжуудын цанд юу гэж тавьж байлаа? Шиндаа сурвалжууд жалви лүн дэнжин мий дэнжингийн жампаг байна шүү дээ. Энчаар бол манай их чаа бол мий дэнжингийн жампаг баг. Шиндаа сурвалжууд. Нэгдүгээрт бол шиндаа сурвалжууд гэж хүн багшин бол юу байх? Дүнген байх. За тэр бол доод жамбал заржууд гэдэг номонд бол дүнгийн байна. Тийм ээ. За анх парчиг эхэлж байгаа шиндаа сурвалжууд үзэхэд би үзүүлжсэн да. Лосол гажиднгийн нуруу тэр Кенсур Бяма жансан бол яг сайхан тэр доонуудын бол Анийн янган дайуд бол оны шилжаалан бана люмин шижа гэлууны Ямбадела дажин пан гэх хамаг одоо нөөс хойш 400 жилийн дараа юу гэдэг нэртэй ийм гэлэн гараад энэ тэгээд дараа нь нөгөө Анийн янган дайуд оны дүгжаалан бана 600 жилийн тэгээд тогмж жижиг гэлууны гэж байна шүү дээ. Тогмд идэг гэлэн гараад ингээд бас тэгээд доо жамбал зарж тэр л үнэн бол тэгэхээр энэ бол Живзүн жамбаа гомбоо бол мий дэнж тийм ээ хүний төрлийг авсан ийм бодгаал биш харин хаяа дэнж үү. Тэгээ тэнгэрийн одоо бодгаал учраас шиндаа сурж жишээ. Гитэн хэдий боловч байдан ондогж юм ба томор сурж байгаа мөн үү гэвэл мөн. Байдан ондогж юм ба томор сурж байвал шиндаа сурж юм бартал. Байдан ондогж юм ба томор сурж байвал чүн нь юу юм гэхээр юм ондогж. Тэр бүгд санал нэг байна. За энэ шүү. Тэгэхээр бол одоо энэ 5 жинчаа. Тэгээ байна гэм ба айдан ондогж юм ба. Тэр одоо тэгж ил биш одоо байгаа. Юу ил биш гэдэг байна. 5 жинчаа. Тийм ээ. За одоо хоосон шэрвжин чанаа бол зам мөр болохгүй ш. Ингээд доны доглоод сонсон дуудаглаад тондом ингээд явна гэхээр зэрэг бол ингээд тэр шэрвжин чанаа одоо энэ ламжи римба бол тийм ээ. Анчуу ламжи римба амрин болвол ингээд тогтоо. Ерөнхийдөө багтаатай байгаа шүү дээ. Харин 5 жин чанаа бол бүгд байгаа шүү дээ. За тийм билүү. Би заримдаа ингээд их улаархаарч ингээд моншорхороо хүний нэр зохиогчийн нэр алдрыг он цагийн дараа л заримдаа жогтаад дараа нь энэ үе олцсон ч хоёр юм эндүрээд заримдаа сайхан готтой шүү. Тэрийг бол ер нь бол тэр байдан ондогж ирэм. Тэгэхээр одоо юу гэж байна? Гав дамбуу сүмдүү одон мадуу дуа шэн сум парчин дүгдүнд нэмсүүл юм байна. Тогчоона мадамбар шинсүн гарангийн намба нэмсүүл юм байна. Тогчоона дэ жоршин гавсуу одоо дуа нам парчин дүгдүнд нэмсүүл юм байна. Тогчоона дэ. Чима дүвдэ яндан цүлтэм согжод ба шэдан ямбаласыг рэрэж шэсүс. Энэ бол ондогжингийн шүн шүү дээ тий. Чид үж юу лээ? Ондоо сумбала чимбосум жаран чид үж байгаа сумбос. Тэгээд энэ ядаг сосур жанлаас намбадаг дүүвээ гочоо дүвээ аянд дүгцэн дүги жишин шат. Тэгэд энэ гочоо дүвээ энэ годов жүгдүү тогдуу гэдэг ингээ байгаа шүү дээ тийм ээ. Энэ гочоо дүваа гэдэг нь годов тийм ээ. Хөө хоёрын зам мөр гэдэг. Тэгээд дүгцэн дүги жишин шат. Энэ бол ондоо заваа нь бол тэр тийм ээ. Яндо зүсүн суужудаа шэдэн ямбалаас өрөөрэй чин шэсү. За болж юм тийм ээ. Тэгээ энэ дээр энэ бас ингэсэн үг шүү дээ. Энэ ав дамбуу сүмдүү годон мад дуа шэн сүм арчин дүгдүнд нэмсүүл юм би догчаана мадан баг. Нямсүүл юм би догчаана мадан баг гэдэг нь яг юу хэлж байгаа юм тэгэхээр энэ бол нөгөө нэрийн яг бодтойгоор энэ ажилчин болвол ийм нэртэй юм а гэж тийм ээ. Одоо тийм ээ. Нэрийн бодтойгоор хилэлгүйгээр үзүүлж байгааг бол тэр нямсуул юм би догчаана матамбар гэж тийм мин ойсуу дэмбийн чаана матамбар гэж мин ойсуу дэмбийн чаана матамбар үсмаг жоршин гавсуу дуанам харчин дүгдэндүү нямсуул юм би
догчэна Дэмбаин гэдэг нь бол мин ойсууд юм биш. Нэрийн бодоо. За энэ ажлыг бол энэ одоо Жорвашигийн үед ийм ажил хийвэл гарчин дүг дотроос одоо энэ нь өглөг юм. Энэ нь бол самади юм. Энэ нь хичээл зүтгэл юм. Тийм ээ. Энэ нь бол бэлгүүн юм. Ингээд тий. Дэмба, Сөба, Зунду гэдэг бүлтэм Черов гэд ингээд ялгаж мин ойсуу мөнөд нэрийн бодтойгоор хэлээд ингэж энэ бол яг одоо өглөгийн ам. Энэ бол одоо төвчээрийн одоо самади юм аа. Ингэж үзвэл нэрийн бодтойгоор зааж үзүүлж байгаа бол энэ юу гэж гарчин дүгдэн дүү нэмсүүл юм би духчаа нэт. Нэмс дүгдэн дүү нэмсүүл юм. Тэгээд энэ ялах бүгдээ энэ ажлууд цодын одоо энэ хамаг амьтны тусын тул нэгдүгээрт одоо тэр тусалж байгаа амьт нь одоо огторгуутай ч тийм ээ амхаад юм ба. Ийм. Тэгээд тусалж байгаа сэдэл нь бол одоо хамаг амьт. Тэгээд түүднийг бүгдийг зовлонгоос нь гэтлэх тийм ээ. Бадаа сэмжид тийм ээ янз янзын одоо бодилууд байгаа шүү дээ. Иннээсээ улбаалаад бол одоо санаанд. За тэгээд одоо өглөгийн дээр яах вэ? Өглөг өгсөлтөөр одоо хандаад өглөг өгсөлийн одоо нэгүүлсэнгүү тийм ээ одоо жимби барчингаар сэтгэл нь өдөөгдөөд тэгээд одоо хичээл зүтгэл гаргах. Энд чинь аль нь юм? Ялах юм бол ийм зондүйжи барчингаар гүн алаа тийм ээ. Хичээл зүтгэлийн сэтгэлээр өдөөгдөөд тэгээ өглөг өгч байна. Бясалгал хийх байна. Хоосон чанарыг бясалгах. Энэ бүхэн нь бол одоо тэгээд өглөг юм. Эсвэл одоо зондүйжи барчин юм, жимбийн барчин юм, яга юм ба гэх юм. Тэгэхээр бол яах вэ? Жорвашийн дува нам барчин дүгдэнд нэмсүүл юм бид духанаад. Тэгээ энэ нь бол бодвч мин ойсууд юм би. Төгөр нэрийн шууд хилээд хэлж байна. Тэр бол Жорваши буюу 4, 5, 6, 7 дугаар бүлэгт бол нэрийн бодтойгоор ингэ хэлж байна. Харин наад 3 одоо бидний үзэж байгаа энэ зүгээр бүлэг тэгээ 2, 3 тэр бол тэгээ гав дамбуу сүмдүү одвоос бусад дува нам дува хэн сүм гэж байна шүү дээ. Гарчин дүгдэндүү нямсуул юмбийн огчэна Адимбар гэдэг нь энэ тэгээ гарчин дүгдэндүү нямсуул юмбийн мин ойсу Дэмбийн чанаа Мадимбар чинсүм гарунгийн намба нямсуул юмбийн ингээд арай илүү ойлгох. Ангс Есүм бич. Чөөгүн гавсуу дува мичэбийн жүмцэн ятэ гэж. Чөөгүү тийм ээ. 8 дугаар бүлэг дээр бол дува буюу тэр лам энийг одоо үзүүл 9 номонсны учир шалтгаан юу юм бэ гэхээр зэрэг чөөгүү товжаа тартуг таас гэж. Тийм ээ. Чөөгүү бол хамгийн сүүлийн одоо үр дагавар үр дүн тийм ээ товжаа олгосон одоо олох ёстой зүйлийн маань хамгийн эцэг чанд нь бол одоо бурхны хутаг учраас тэ ламло ловын жаваадан барал бичвэ. Тийм биз? Чөөгүү товжоо тартуг. Энэ зам мөрөөр замнаад одоо үр дагавар нь олох ёстой зүйл нь бол чөөгүү болохоос биш. Чөөгүү учраас тэр лам лов тэр зам мөрд суралцах үйл ажиллагаатай бол хамаагүй. Тэр хийгээд дараа нь олж байгаа зүйл нь тэр суралцах үед. Тийм ээ. Ламла ловын жаваадан барлвич. Барлвичэрдээ энэ тухай бол дэлхийдээ Чэжингүйн омбор догваалааны маянтэй. Чэжингүйн омбор догваа гэдэг нь ондог. Тэ? Ондогжин гэдэг юм. Ондог шүү дээ. Омбор догваа. Энэ лам гэсэн санаа шүү дээ. Лам. Мөр. Омбор догваалааны маянд брэв нийт юм биш. Брэв учраас Эла жаван нийт ёба миси бичэр.
Жава нийт ёпа. Тэгэхээр бол энэ ламлоловын жаваадан барлаа юм аа гэсэн байна шүү дээ. Тийм ээ. Жава нийт ёпа мисибиж гэдэг нь жава мэва гэсэн. Япа гэсэн. Чэсун хэмээн зэрэг. Онаа намчин заяан цунсоо шинэ мэдэнтэй. Үнэхээр яг гаргаж байгаа тийм. Ихэд нэгдүгээр гав дамбууч нь намчин шүү. Намчин гэдэг чинь бохны оюун. Тэгвэл намчин дээр ч гэсэн ялгаа өгч. Намчин дээр яахад дөвөө яриад байгаа. Тэгвэл чөөгөө одоо үзүүлж байгаа үедээ ламлоловын жаваадан барлаа учраас дөвөө үзүүлээгүй гэсэн. Тэгвэл намчин заяан цун бээч. Намчин яан юу гэдгийг товжоо тартуг штэ. Намчин яан товжоо тартуг юм би. Тэ? Жумцун цун бээч гэж штэ. Тэ жумцун цун бээч. Оноо намчин заяан цун суушина мицүндэ гэж. Өөр шүү гэж. Үгүй юм аа. Намчин юлжис юлзэн том бянгоноо дээ. Намчин юлжис юлзэн цом бянгоноо. Чээгүү товжаан ойнод юм би. Үзүүлэх байдал нь бол ялгаатай байна. Юлжин цомба гэдэг бол намчин үзүүлэхдээ намчингийн гол гэх юм уу? Намчин дээр гол гэж гол одоо мегва энэ гэж ярих одоо байна. Тэгэхээр юу гэж юлжин цомба. Юлжин гэдэг чинь юу вэ? Юл гэдэг нь бол тэр оюун ухааны онж таньж мэдж байгаа тэр гаднах зүйл. Юлжин гэдэг нь бол одоо оюун ухааны өөрийн тэр онж таньж мэдж байгаа зүйлээр нь хан оюун ухааныг бол үзүүлж байгаа. Үзүүлэх. Төлөөлүүлж. Жижиг одоо зөвхөн инженеэр одоо би зөвхөн өөрийнхөө дураараа хэлээ. Маш жижигхэн одоо энгийнүүдээр үзэх боломжгүй ийм одоо ням бактери шиг ч юм уу те вирус шиг юмыг одоо ингээд энгийнүүдэнд ингээд харах бололцоо олгож байгаа тийм одоо микроскоп дуран байх юм бол тэр маш нарийн өндөр хүчин чадалтай гэдэг нь ойлгомжтой. Ойлгомжтой биз дээ. Тэгэхээр тэр дуранг бол одоо ихээ сайн гэдгийг яаж илэрхийлж гэнэ үү гэхээр тийм хэмжээний маш одоо жижиг бүр нано хэмжээний одоо ням бактерийг гэдэг юм уу бүр одоо вирусыг гэдэг одоо хэдэн 100 мянга дахин томруулж одоо харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дурангийн тухай яриаг үчигсэн маш сайн одоо дуран байх нэ гэдэг нь ойлгох шүү дээ, тийм ээ. Тэрэн шиг төлөөл одоо хүлж тэрэн шиг юлээр нь юлжингийн үз. Тэгэхээр намчин бол юлжин цом бянгонод юм байна. гэдэг маань хоёр өмнө нэгэн зэрэг ихтэд ингэж болгож байгаа шүү дээ. Тийм ээ. Олон зүйл байгаа шүү дээ. 10. Энэ бол ингэсэн үг. Юлжин цом бянгонод. Чөөгүүг бол үзүүлэхдээ товжаан ойнод юм байна. Товжаан ойно. Мөн адилхан юлжин цом бянгоноо чөөгүү бол үзүүлж болох уу гэвэл болно. Гэхдээ тэгээгүй л баггүй. Ондогчонд яаж үзүүлсэн гэхээр энэ нь бол одоо хамгийн гол олох ёстой зүйл нь энэ юм а гэдэг талаас нь чөөгүү. Тэгэхээр ялгаа нь Нева он саншин гоно шир ява ёдтэй гэсэн. За тийм. Онцолжин гоно ни гэдэг нь одоо сая гараад дуусж штэ тийм ээ. Онцолжин гоно. Юлжин дува, жава, жавраггийн дува. Хоёр бол онцолжин гоно ни. Аранлаг бол юу гэж байгаа вэ? Дуваан дэний
ном сүлжийн гол нь нийсу чева зам юм аа. нийсу чева зам мадуу тэ нийсу чева зам буюу хоёр ялгаж ингэж тэр нь ялгаж ингэж ойлгомжтой болгохын тулд хоёр ялгасан болохоос биш уул нь бол утгаа нэг утгатай юм. Нэгнийх нь ажил нь нөгөөхөөсөө өмнөө ондоо биш юм аа тийм ээ. Журвашгүй гаруй яна чинсүмжийн юу юм бэ чав. Чинсүмжийн одоо лам чинсүмжийн дува юм. Чинсүмжийн дува яна журвашгүй гарунгийн нямлан юм. Ийм шүү гэдэг. За энэ ихний савжид бол бүгдээ бол нэг юм. За хоёр дахь одоо бол 3 он саншин гоноо 4 гэсэн шүү дээ тийм ээ. 3 он саншин гоноо. Дэлбэр Дэдэр жедэр вашинду журвадан томадан гомбадан чадваржийн лам жин овооны чи дүүвийн цанид гочаадан жугваадан цогдон нээвэр жунва тэсумба дарар гэж. За энэ дэлбэр донслын энэ үг бол ингэсэн үг шүү дээ. Дэдэр вашинд жорва. За энийг ингээд нэг жоохон тэмдэглээ явах. За жорва гэдэг. Жорва гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр жорломыг хэлж. Дэдэр вашинд жорва гэдэг нь жорлом. Хонва гэдэг нь хонлом. Тийм үү? Гомба гэдэг нь хонлом. Чадваржийн лам гэдэг нь бол чадваржийн лам гэдэг чинь юу вэ? Дагсаан лам. Дагсаа. Дагвасаа сүмжийн лам. Дагсаа. Та жадва, загва, сажува. За энэ гурыг бол чадваржийн лам. Ялгамжаатай зам мөр гэдэг нь бол тэр ариун газар, ариун гурван зам бол за ингэсэн таа. За ингээд намжийн чадварлын намжийн овон нийжийн дүүбийн танид. Овон нийжийн дүүбийн танид бол юу юм гэхээр гочоо гэж. Гочоо буюу энэ гочоо гэдэг чинь бол годов. Годов гэдэг чинь тэгэхээр яах вэ гэхээр за ингэж жугва гэдэг нь жугдв. Цогва гэдэг нь цогдв. Эвэр жунва гэдэг нь энжин дува. Эвэр жунва гэдэг нь энжин дува. За энэ чинь дэлбэр донслын үг тийм. Энэ дэлбэр донслын үг. За тэгэхээр ингээд дөрвөөрөө ингээд хоорондоо таарч байгаа. За энийг хараа ингээд дугаарлаа. Жорва гэдэг нь нэгдэх нь. Хонва гэдэг нь хоёр дахь нь. Гомбо гэдэг нь гурав дахь нь. Чадваржийн лам буюу дагсаан лам нь бол дөрөв дахь. За тэгэхээр гочоо гэдэг чинь энэ жорвын лам дээр орж ирдэг. Жорлом дээр. Нэгийнх. Жугдв гэдэг нь хоёр. Цог гэдэг нь гурвынх. Энжин дува гэдэг нь дөрвийнх. Ийм. Тэгэхээр жорлом дээр годов. Хонлом дээр чүгдв. Гомлом дээр цогдв. Энэ дөрвтэйгээ ингээ харалтай холбоотой гэсэн санаагаар би ингэ тугаарлаад байхгүй юу? Энэ дөрвийн энэ дөрөв хоёр хооронд. Чадваржийн лам гэдэг нь энжин дува буюу дагсаан лам нь бол энжин дува. Ийм ингэж хажуудаа зэгтэн ямар юу дандаа зэгтэн хэлтэй байгаад тэ ойлгогдчихл орондоо л ойлгомжтой л байна. За энэ чэсумба дар гэж. За хэмээн зарласан мэт гэдэг нь энэ дэлбэр донслог. За энэ хойно тайлбарлал. Годов, жугдв, цогдв, энжин дува намсуу яв гэж. За тэр тэгшинжийн дува гэдэг маань бол яг юу хэлээд байгаа гэхээр годов, жугдв, цогдв, энжин дува. Энэ дөрвийг гэж. Ийм дөрвөн овон ам саншин гоноо дөрөв гэсэн шүү дээ. Ши ир ёо гэдгийн дөрөв нь бол энэ годов, жугдв, цогдв, энжин дува. Энийг ингээд тогтоогоор. Ёовч.
Дува шир жидвий жүнцэн ядэ гэж. За энэ дува дотроо дөрв багагийн годов жүгдүү цогдуу энжин дува гэдэг дөрв багагийн учир шалтгаан нь юу гэхээр тэрна бавуу юлдүж угаана тогмор таравын гоо гой ийнжээ юл ngor шүг. Тэгээд дог бунцуг жаачимбуудын жавиш юл бардвана харуулла жалва тово шиндүү жанчуу сэмбаян тогмор минтүн чөгийн мепигийн чиндүүгийн гоос раваа гой. За тийм ээ. За жишээлх юм бол одоо Баатар ир одоо дайнд яваад тийм ээ. Өөр газар очоод тогмор таравын гоо гой гэж одоо нөгөө хөө хуйгаа сайхан өмсөөд тийм ээ. Илт бамбаа одоо юмаа заад одоо нөгөө момонд харуулвал одоо хамгаалах тэр юмаа өмсөх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээд түүний дараагаар бол одоо тэр газараа ороод дайн тулаанд ороод тэгээд дог пунцог жаачимбуудын жавис юл бардванаа тийм ээ. Одоо тэгээд тэрэг аймаа дагуулад өгөө тийм үү. Тэгээд дайн тулаанд ороод туллаа. Тэгээд хааруулла жалва това шиндүү гэж. Тэгээд одоо чанцыг бол одоо ялан дийлж одоо амжилтыг авчирдагтай адилхан жанжуу симбаян тогмор минтүн чогийн мепиги шиндүүгийн гоо саравахгүй. Тэгээ бодисодоо ч гэсэн бол анхлан бол үл цохилдох зүгийн одоо тэр зүйл алдаж тусгааргүй тийм ээ. Муу зүгийн одоо зүйл хорлол мос хэл янз бүрийн одоо зүйл болгож бол мепигийн тэр парчин дүгийн 6 параметрийн бол хөө хуйг. Үүний дараагаар бол ганду жүгүрж аваа жорвоо тагбуун гона нямланлаа шүг. Үнэхээр одоо түүний дараагаар бол жүгүрж аваа жорвоо тагбуус. За одоо ингээд маш одоо чин зөргоор тэр одоо зам мөрдөг болвол анхааран авах орших тийм ээ. Тэгжүүлж. Тэгээд тог нийжийн бүн жаачимбуудан жай нямсуулан бис. Тэгээд бол хоёр нөхөр тийм ээ. Гол одоо хоёр нөхөр болсон. Хоёр чуулган. Тэр нь бол тодномжийн цуг, ишижийн цуг. За энийг бол одоо яах вэ? Харан аваад тэгээд додоо тардүгийн зэ минтүнчөг тадагтай жалнаа гэж. Тэгээд бол одоо хамгийн чандтаа бол бүх одоо үл цохилдох зүгийг бол бүгдийг нь одоо ялан дийлээд намчиндүү эвэр жумар жидвийн жүмсэн жис тийм ээ. Тэгээд бол одоо нэг хотгийг одоо баттай одоо олдог. Энэ учир шалтгаанаар ядаран нэвичэр гэж тэр мэд бол зүйлж байгаа гэж. Тийм ээ. Дөрв байгаамаа гэж. Ам мөрийг бол дөрв годов гочаан дува жүгбийн дува тогбийн дува эвэр жүмийн дува гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ доод тайлбараас нь одоо энэ үгнүүд илүү сайхан тодорхойлж өгч гочоо гэдэг нь бол гарчин дүүгийн гочоо байна шүү дээ. 6 параметрийн одоо хөө хуйгийг өмсөөд тэгээд жүг баа гэдэг нь бол яах нь тэр ам мөр ороод нямланлаа шүба нямланлаа гаран ороод тэгээд бол одоо тэр тодномжийн цуг, шижийн цуг яах нь анхааран аваад тэгээд хамгийн сүүлд нь бол намчин нээвэр дува. Намчин дүү нээвэр дүнсэнжис бол дува шир зам дөрөв ийм очив. Годов жүгдөв цогдов энжин. Тэгээд энэ дээр бол хэсэж ядарваа шиндүү жорваадан тунваадан гомбоодан чадваржин зам гэдэг байна. Тэгэхээр энэ бүгдэнд нь бол энэ зам гэдэг үгийг бол чарлаад явах хэрэгтэй юм шүү дээ. Зам гэдэг бол чарлаад явах. Тэгэхээр жорвийн лам, тунвын лам, гомбын лам, чадваржин лам. Тэгэхээр жорвийн лам гэдэг нь жорлон. Тэгээ энэ бол амар ажил.
энэ жорлон дээр жинхэнэ очоо хөө хуйгаа өмдөөд хонлон дээр жуба нямланда шуба гомбын лам дээр бол одоо тогни одоо жаа чимбун оноо нямсуул хадваржийн лам дээр бол хан үе дээр бол тэгээд амчилдан эвэр жунга дува одоо ингэхээр том сайхан татварж байгаа. Аяим юм гэж амчиндөө эвэр жунга жумсанжис дедар нгэвичэр дедар нгэва тэр мэт гэдэг чинь бол энэ дуваала шир жидвийн жумсан дедар ямаа гэсэн шүү дээ тийм ээ тэр энэ бүлэгний зам дөрөв ялга ийм учраас манай додожинд өгч додожинд бас юу гэсэн бэ дуашиву дондүйжин овор жогвын жумсан жин шина энэ одоо бас додожинд бол юу гэсэн додожин гэдэг чинь бас майдрын гэгэний одоо бидэнд бэлгэлсэн нэг ном шүү дээ тий хоёр зам байгаа ондогжин додожин додожинд бол дуашиву дондүйжин овор жогвын жум энэ дөрвөн одоо зам мөр буюу дуаш годов жүгдв цогдов энжин дува дөрв бол хичээл зүтгэлийн одоо мөн чанартай юмаа гэж ямар учиртай юм бэ гэж шалтгаан юу мэт юм юм бэ химээвэс ёддэ гэж игчинжин дува очоон зунд хөө хуйгийн бит одоо ийм хичээл зүтгэл очоон зунд жава лагланла шүбийн зөндөөд тэгва чимбун чө тадагла машумбын зөндөө хог мишевийн дондүйжин чадвардуу жэвийн чаана ятарт юм бичрээ гэж. За тэгэхээр энэ маань бол мөн одоо түрүүнийхтэй адилхан шинжин дua 30 зондой гэдэг чинь аль үед хийх ёстой ажил лээ 30 зондой гэдэг бол годвын үед бол 30 зондой. Жавал лагланда шүгэн зондой гэдэг маань бол жүгдөв хоёрдугаар. Тэгвэл чимбун чö тадагла машумбын зондой гэдэг нь цогдов. Машумбын зондой. Чог мишевийн зондойжин чадвар гэдэг. Энэ нь болохоор энжин дуу. За ингэхээр нөгөө дээр нөгөө дугаарлсан дугаартайгаа ахаад эн чинь таарч байгаа шүү дээ. Годов, жүгдв, цогдов, энжин дуу гэд аль үедэр нь аль зондой нь байх хэрэгтэй юм бэ гэдэг нь энэ дугаар нь нэг нь нэгтэйгээ хоёр нь хоёртойгоо гурав нь гуравтай дөрөв дөрөвтэйгээ ингээд яг зарлах юм шүү заяа. Ийм юм аа гэж. Дуашиг бол зондойжин овор жогвын жумсын жин шана ёдэ тэгчинжин дува 30 зондой гэдэг нь годвын үе. 30 зондой. Жорвал лагланда шүгэн зондой гэдэг нь бол жүгдөв. Тэгвчимбун чөд одоо машинбын зондой гэдэг нь бол цогдов. Хог мишевийн зондойжин чадвар гэдэг нь бол энжин дува. Энэ чана ятарт юм бэ. Тэ энийдлээ. Мөн додожинд бол хогмор гэвийн зондой дэнани түшин равшуг жорви зондойдэ машум мегон тогми шэзондүй чэсон гэж. Ингээд бүгдийг яг хогмор гэвийн зондой дэнани түшин равшуг жорвийн зондой шумбын зондой гомбын зондой чог мишевийн зондой юм заа. За яг сайн. Тэгчинжин дува зондойжин чадвардуу жаана. Зондойжин чадвардуу жаана. Зондойжин чадвардуу жаана дэмбала говааян ёдэ гэж. За энэ хичээл зүтгэлтэй ингэж одоо тийм ээ ялангуяа онцгойлон ингэж их хүлэгний зам мөрийг хичээл зүтгэлтэй ингэж онцгойлон одоо холбож үзүүлсэн хэрэг нь юу юм бэ гэхээр одоо хэрэг байгаамаа гэж. Ёдэ тэгва чимбур сэмжэж жанс. За их хүлэгний одоо тэр зам мөрд бол одоо бодийн сэтгэлийг үүсгэсэн ч гэсэн дуа нэмлэнжин зондой зомба яна чимбусум минувэр дэмбичэд. Хэдий одоо хамаг амтны төлөө бод сэтгэл айлаач гэсэн энэ зам мөрийг анхааран авах энэ одоо метршгүй хичээл зүтгэл
гаргахгүй юм болвол энэ их гурвыг болвол олж чадахгүй маа гэдгийг мэдүүлж ойлгуулахын тухайд үг. Жимбүү сум хөв менюмер дэм бий. Тэр бол одоо хүн одоо нэг хөрхийгээд одоо амтны зовлонгоосоо салаасаа гаргаасаа би одоо зовлонгоос нь гаргачих юмсан гэж бодоод суугаад зогсохгүй тэр үйл ажиллагаанд бол маш их аргуу хичээл зүтгэл бол заавал байна. Жиж тэр одоо ажлууд нь бол одоо хойно гарна л да. Одоо энэ дараагийн гарна. Тэрний төлөө бол өг зондүй зомбо байна гэж энэ дua нямлинжийн зондүй зомбо байна. Жимбүүс меню аа юм. И дэмбичүүд үү. Тэгчин чин дua яна зондүй имбаны мачв дээ гэж. Тэгээ бол тэгчин чин dua яна гэдэг нь бүлгэний зам мөр байлаа гэд зондгүй мөн байх бол албагүй юм аа. Зондгүй имбаны мачвдээ имбаны мачвдээ тэгчин dua жүрвийн зовус юм яа. Тэгчин dua имбэр жүрвийн зовус юм яа гэж. Тэр өчтөр хэлсэн шүү дээ. Зосом гэдэг бол өөрийн түмэн маянбын жидлээ байхгүй. Тэгээ тэгчин чин dua имбэр жүрвийн зовус юм яа. Тэр зовус юм дээр зондой маяг. Зондой гэдэг чинь симжүүн шүү дээ. Симжүүн. Лойрог өссөн одоо тэгээ энд сонсоогүй хүн бас лойрог сонсоогүй хүн л 2 жилийн хугацаанд одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд лойрог дүүрээ түмта тэгээд Израиль аглан 37 гарын авлал гэдэг тийм олон ном тийм тэр бүгдийн одоо бичиг даанч. Тэгэхээр энэ зондой гэдэг бол өөрөө сэмжүүн. Тэр бол зосон зондой бол өөрийн түвэн маян бижилээжин юм сэмжүүн. Тэгэхээр тэгчин dua имбэр жүрвийн зовус юм ёо. Зовус юм ёозан юу ах нь? Зондой юм би чав ах. Юм ёо. Зондой яна сэмжүү юм гоо. Тийм энд байж таараа. Зондой яна сэмжүү юм гоо. Зондой яна сэмжүү юм. Сэмжүүн болохоор зэрэг өөрийн түмэн маянбын өөрийн гэсэн онцгой тийм үйл ажиллагаатай эсвэл бүр заримдаа гарan заримдаа байхгүй болно тийм ээ. Хичээл зүтгэл гэдэг чинь байх үедээ байна, байхгүй үедээ байхгүй шүү дээ тийм ээ. Тэр байх үедээ яах вэ гэхээр өөрийнхөө тэр ажлыг л тэгээд нөхцөл шалтгаан нь бүртгэхээр гарч ирээд тэгээд тэр юм дуусхлаар тэгээ байхгүй. Гэдэг бол осон буюу гол сэтгэл гэдэг бол амарч өөрийн гэсэн онцгой тийм хийж идэг ажил байх. Тэгчин dua имбэр жүрвийн зосон зовус юм ёо зондой яна сэмжүү юм гой гэж. Она тэдэр жидава шинду жорваатан шэсүжин шүндэ дуаши санцонд яваатан цаншидэн багаин шэна гэж. Она тэдэр жидава шинду жорваатан гэж. Тэс сог гэж штэ. Химээх тэргүүтэй гэж. Энэ хаана химээх тэргүүтэй гэж хэлээд байгаа юм гэхээр дэлб донсолт шүү дээ. Дэлб донсолт дөрөв гараа биз. Тэдэр энэ байна шүү дээ. Тэдэр журваад дөрөв гарсан шүү дээ. Энэ дэлб донслыг үг шүү дээ. Санаж гинэ. Химээх тэргүүтэй шүнди дуаши санцам ява цаншидын багаин. Тэгэхээр энэ дэлб донслын нүгэ мартаагүй. Энэ хин дээр энэ шүү дээ. Дэлбэр гэдэг энэ шүү дэлбэр. Тэдэр жидэр вашинду журваадан тонваадан гомбаадан чадваржийн зам өөний жиндүвийн цанид бочоодан жүгваадан цогдон евр жунва тэсумба дар гэдэг энэ дэлб донслыг уус энэ үеийг хэлж байгаа шүү. Энэ үед энэ хэмээх тэргүүтэй гэдэг. Саяны. Жидэр вашин журваадан юу лээ? Тонваадан гомбаадан чадваржийн намжин овооны жиндүвийн цанид бочоонд дува тийм ээ. Их тэргүүтэй энэ үед бол шэсүгжин шүн энэ шүнгээр болвол дуашигийнхаа танцмыг үзүүлсэн юм уу үзүүлээ. Яван үзүүлсэн юм уу үзүүлээ. Таншиг нь үзүүлсэн юм уу үзүүлээ. Таншид юм гайн шэна
юм үзүүлээгүй мүү? Аль нь юм бэ хэмээвээс Дэян Лозова Чимбуудан тэрпрэн нийжис ганцхан домбоолоо жорвор зад. За энэ анзаарч байгаа биз? Одоо ер нь анзаардаг болсон биз дээ. Ер нь бас нэг нэгэн олон хуудас бичиж уншдаг шүү дээ. Тэгэхээр энэ манай одоо их чаны бандд сономдоо энэ айл хэв маяг. Лозова Чимбуу болоод Сэрпрэн 2 бээр гэж байгаа. Тэгэхээр Богд ламын одоо Сэрпрэн хэлж байгаа шүү дээ. Сэрпрэн. Энэ хоёроор болвол ганцмын үзүүлсэн гэж болов зохиосон. Агуугоос тийм юу байгаа биз? Тийм маяг. Сэрпрэн нийжис ганцхан домбоолоо жорвор зат. Намшижис дуашин яваатан ханши домбоолоо жорвор зат. Ман лүн күнний гэж. Лозова Чимбуудан Дээрэмбүчигийн Сэрпрэн 2-ын хүн болвол юу юм гэхээр дэлчинлээ. Тэрэмээ санцсан одоо үзүүлсэн гэж одоо яаж байгаа тэр уг гарвал нь бол дэлчинд Дэла пагва тогмжис гочаадан жүгэдува дагны орим шиндүү жүдваадан ойсуу жөрвэ раншин тогдон өвис жүдвийн дува ино. Дува ино. Тогжин дувааны Девана замдэ 순진 барны онсумду жөрвэн ламжи раншин дэжин чог чумбуус дува ино гэж. Ино. Тэгэхээр яг л одоо санцам үзүүлсэн юм шиг айлж байгаа үстэй тий. Энэ са дуваын тогжин дуваан Девана замдэ сүнжи энэ үргэлжийн онсумны барж ламжин раншин чөгийн чог чумбу дуваын дамбо равдугавэ раншинду жөрвэн тогжи дувааны Хонгийн ламжийн дагнид инла неваласуга раншины Хонбэ ламжин овоо иншин Ямбуу жүжин дагнижин тогжин дувааны нам няган жодюлжин ино эвэр жүнгийн дуваан бол Хонбын ламла дэмба ино шато хэмээхээр бол үзүүлсэн ингэж номж байгаа боловчиг гэж. Тийм. Энэ дээд утгыг юу тайлбарлах вэ? За дэлчинлээ. Дэлчинлээ гэж. Энэ. За энэ аман лүнкүнний гэж байна шүү дээ. Лозова Чимбуудан Сэрпрэний ганцхан домбоолоо жорвор заад. За энэ хүн нь бол пагва тогмжис гочаадан жүгийн дүүва дагны орим шиндүү. За тэгэхээр одоо энийг хараа гочоо жүгийн дүүва гэж байна. Тэгээд гочоон дүүва гэдэг чинь годв. Жүгийн дүүва гэдэг чинь жүгдөв. За энэ хоёр бол юу гэж байна? Дэм шиндүү гэж байна шүү дээ. Дэмба шиндүү жүдваадан ойсуу жорва. Жүдваадан ойсуу жорва гэдэг нь юу хэлж байгаа гэхээр жүдвийн лам, ойсуу жорвын лам, ойсуу жорвын лам. Тэгээд жүдва гэдэг нь бол юу хэлж байгаа? Цогломыг хэлж. Цоглом. За тэгэхээр годв бол цоглом. Цогломын үед байна гэсэн. Тэгээд горим шиндүү. Тэгэхээр одоо гочоон дүүгээ жүгийн дүү хоёр горим шиндүү харахгүй юу? Ойсуу жөрвийн араншин тогдом мөвис жодвийн са дува ино гэж байна. Тэгээ энэ ойсуу жорва гэдэг нь шүү дээ. Энэ юу гэх? Жорломыг хэлж байгаа. Жорлом. За тэгээд араншин тогдон мөвис жодва гэдэг энэ гурваар юу гэж хэрэг шүү дээ. Ийм шиг байна шүү. Жорлом дамбуусум. Жорлом дотроо жорлом дамбуусум. Жорлом год зэмүүс соба. Энэ гурав бол жүгдөв байна гэсэн. Энэ дээр нь одоо төгсөр болдог. Энэ жүдва гэдэг нь бол цоглом. Ойсуу жөрвийн раншин цогдом мөви жодвийн саадва. Энийг бол раншин цогдан гэдэг нэг юм хэлээд байгаа биз? Мөвис жодвийн саадва ино гэхээр жорлон дамбуусум.
Тэгэхээр бол годов жүгдөв хоёр бол тоглом тэгээд жорлом дамбуусум. Ингээ римбашин дүү. Дүү энэ гэж. За санцсан үзүүлж штэ. За цогжийн дүүа гэдэг нь бол цогдов. За годов жүгдөв хоёр бол. Одоо цогжийн дүүаны гэдэг нь цогдов болвол дивана замд сүнжийн барны гэж. Дивана замд сүнжийн барны онсом дүү жөрвийн ламжийн аншин чөжийн чог чимбо гэж байна. Тэгэхээр онсом дүү жөрвийн лам энэ ч болно ойс уу жөрвийн ламж гэсэн болон тэрний ламжийн аншин чөжийн чог чимбо гэж. Тэгэхээр энийг бол ингэж ойлгох. Цогдов бол дивана замд тийм ээ нөгөө дивана замд гэдэг нь жорлом чөчгөл. Дева гэдэг чинь дээд үзүүр гэсэн маягтай үг шүү дээ. Тэгэхээр дээдл нь бол жорломын хамгийн дээдл нь бол чөчг байгаа шүү дээ. Жорлом дод юм уу дева гэчээд үзүүрийн одоо дээд зам нь бол жорлом дотроо бол чөчг бол хамгийн дээдл байгаа шүү дээ. Жорлом чөчг. Тэгэхээр жорлом чөчгоос эхлээд сүнжийн барны онсомдөө журмын ламжээ раншин гэдэг нь бол жорломоо хэлж байгаа шүү дээ. Жорлом. Тэгээд чөжийн чог чимбүү гэж байгаас тэр энэ жорлом чөчг дотроо бас жорлом чөчг чинь дотроо 3 байгаа шүү дээ. Жорлом чөчг хүмүү бэрэн чимбүү. Тэрнийхээ ойсоо журмын лам раншин чөжийн чог чимбүү гэдэг нь жорлом чөчг чимбүү. Нэгсэндээ цогдов бол жорлом чөчг хүмүүгээсээ эхлээд чимбүү. Явана чөчгоос бол чөчг чимбүү. Юу ба энэ. За садан боравдуугаар аншин дүүжвийн цогжийн дууаны тонгийн ламжийн дагнадлаа гэж. Нева ласуугаар аншин. Нева ласуугаар аншин. За тэгээд юу гэж. Садан боравдуугаа бааш. Садан боравдуугаар аншин дүүжвийн цогдов тонгийн ламжийн дагнадлаа гэж. Тэгвэл нөгөө дараагийнх нь ярьж байгаа шүү дээ. Дагваас сасум энжин дүүвийн ламчин дагваас сасум дээр байна гэсэн. Тэгэхээр доор нөгөө нэг мадаг садум байгаа шүү дээ. Тэр тэдгэрийг оруулж байл. Та дамбуур авдун гавьяар аншин дүүжвийн цогдов нь бол тонгийн ламжийн дагнид ингэж. Энэ бол яг үгээрээ байгаа шүү дээ. Та дамбуур авдун гавьяар аншин дүүжвийн цогдов маань бол тонгийн ламжийн гэж. Сан ява лаасу баараш. За тэгээд сан яваагаас эхлээд бол нөгөө са дүмба хүртэл. Сан яваагаас са дүмба мадаг са дүм байгаа шүү дээ. Тэгээд сая са дамбуур авдуугаа бол цогжидуу цогдов бол тонгийн ламжаар. Сан ява бол ойлгомжтой тийм ээ. Са дамбуур авдуугаа чинь угаасаа тонлом дээр байгаа шүү дээ. Тийм биз. Энэ тонгийн лам са дамбуур авдуугаа гэдэг. Са дамбуур тоос тонлом тоос тийм ээ. Тэгээ нэр нь бол са дамбуугийн нэр нь авдуугаа ба шүү дээ. Тэгээ са дамбуур авдуугаавын аншин дүүж цогжидуу маань тон ойлгомжтой дагнид юм да. Сан яваага одоо тэгэхээр сан яваагаас эхлээд са дүмба хүртэлх нь бол дүмбийн бараа раншины гомбын ламжин овоо юм гэж. Гомломжийн овоо юм гэж. Түрүүн тон ламжин овоо дагнид бол одоо энэ гомбын ламж. Нямбун чогжийн дагнид чинь цогжидуу маань лам няга жөдүүлжин энэ оо гэж. Нямбун чогжийн дагнижийн цогдов бол нямбун чогжийн тийм ээ ерөндөг болсон зам. Тэгэхээр цогдов бол тонгийн лам гэдэг байгаа шүү дээ. Тонгийн лам. Цогжийн дүүаны тонгийн лам гэхээр зэрэг аргагүй ерөндөг болсон шүү дээ. Тэгэн одоо тэрүүн одоо тулааны үе байна. Дайснаа дарсан гэдэг. Аажумба гэх тул тэр дайснаа дарах тулаан хийх газар. Тэр тулааныг бол жинхэнэ одоо тонгийн лам дээр одоо тэгээ томлон гом. За тэр нямбун цогжийн дагнижийн цогжидуу байна. Цогжийн дууа буюу цогдов нь лам нягаан жөдүүлж. Лам нягаан жөдүүл. Эвэр жүнгийн дууаны гэж. За дараагийн дөрөв. Эвэр жүнгийн дууа буюу энжин дууаны гомбын ламлаа дэмба юм. Гэж. Тэ шатоо. Дэвис дэмбэр шажжан. За тэгэхээр энд бол үнэхээр одоо ганцхан бол үзүүлсэн
гэж хэлж үзсэн байгаа үстэй угаасаа л тийм ээ. Тэс энэ маш нарийн шүү дээ. За гэж номлосон боловч гэж шүү. Энэ бол одоо манай Чаны ламын маань үгдүүд дамбаршааж намшид дарнаа гэж шүү бас. Тэ. Намшид дарнаа гэдэг чинь бас өөрөө бас зүг шүү дээ, тэ. Намшид Нимбужингийнхаар болов гэсэн үг шүү дээ. Намшид дарнаа. Намшид дарнаа. Дүндийн дон эгчин тонломлоо жүднэ. Жорвийн эгчинжийн цоглом одов. Нөгөө нэг төрөнд гарсан шүү дээ, тэ. Жүдваадан ойсоо жорвийн раншин гэдэг байгаа шүү дээ. Тэрийг энэ үеийг болоход гэхдээ намшид Нимбужинд ч саяных ч болвол өөр шүү дээ, тийм ээ. Дэлгэв донсолт байгаа үг нь. Намшидд бол намшидынхаар болов гэж тэгэхээр энэ чинь санал зөвлөлтөндөө өөр юмнууд яваад байгаа шүү дээ. Оноо жүднэ, тонломлоо жүднэ, жорвийн тэгчинжин цоглом годовдон. Тэгчинжин тонломлоо ойсоо жорвийн тэгчинжин жорлом жүгдөв. Тэгчинжин жорлом чойжиг чимбүүс дүйвийн диванэ сүнжи баржийн дуадан дамбүүс дүйвийн дуа сог тогдов юм. Дагва сасумжийн дуа энжин дүүр донжис дэмбэр чаддоо гэдэг нь дагва сасумжийн дуа бол энжин дуа юм а гэдгийг бол донжис дэмба гэдэг нь бол талд үзүү. Утгаар нь үзүү. Хондоо үзүү. Шүглаа дэмба гэсэн санаа шүү дээ. Шүглаа. Донжис дэмба гэдэг. Шүглаа дэмбар чаддоо. Ранги самдоны гэж шүү. Ранги самдоны зовор домби вандуужана намшид дар инжаас ганцхан домбаалаян жүнсэж жардуу румор сэмсог. Тэр бас хэцүү. Миний одоо өөрийн үзэл бодол бол зовор домби вандуужана намшид дар юм аа. Тэ бас яг 100% биш тийм. Ганцхан домбаалаян жүнсэж жардуу румор сэмсог гэдэг нь одоо тэр санцмыг үзүүлсэн хэсэг дээр бол баг зэргийн одоо ингээд яриа байна л тийм ээ. Румор сэмсог. Тэгэхээр бол тэр нь угаасаа энэ айлтж байгаа энэ байдлаас нь харахад л мэдэгдээд байгаа. Яг 100% биш. Намшид дарнаа гэдэг ба ш. Тэгэхээр ер нь бол голлож одоо тэр үзүүлсэн байдлаар нь бол энэ намшидаа бол дагнаа л гэж. Чаны лам бол намшид юм. Тэгтээ бол бас яриатай шүү л гэсэн. Тэгэхээр арчин жидүнгийн маань нэр юу вэ? Тэрвжин паралдучин би мангангийн данжоо омбордог энэ Илбадан жив намшид Нимбужинжийн дон. Намшид Нимбужингийн дон дэгвэр шадва өмдөн салбид байна шүү дээ. Энэ номны маань нэр нь тэгээд намшид Нимбужингийн дон гэсэн болохоос тэгшис серпрингийн дон гээгүй шүү дээ. Тэгэхээр намшид голлдог баг. Намшид Нимбуж гол. Тэгэхээр ангийн самдууны зовор домби вандуужана намшид дар инжа ганцхан домбоолаа яаж гэж. За ингээд бол одоо яасан. Чинжин дуа гэдэг байгаа тийм дүви миг дүви дээр анш. Тэгээд дүви мигва. Ингээд бас тийм үү. Тэгээд тэр дуа гэдэг чинь ямар ухраас энийг хийгээд байгаа тийм чидүүж аваа чимбуусум тов чидүү. Дүгийн говаа. Тэгээд одоо яасан. Тэгээд тэр дуа гэдэг чинь тэгвэл хэдийн янз байгаа юм бэ гэхээр ялгаж үзүүлэхэд бол хоёр байна. Чинсүмжийн дуа, жорваши тийм жорваши жавргийн дуа болов тийм ингээ хоёр. Тэр нь бол жишээ ламшийн намчин сүмийн зам тийм намчин лам ламши жишээгийн лам гэдэг. Тэгээд дараа нь бол жорваши буюу одоо энэ 4 5 6 7 тийм намзэг жорва гэдэг үг нь орохоор намзэг жорва, Симон жорва, гажигмын жорва, харж дөрвөөр бол яаж дуаши буюу одов, жүгдөв, цогдов, энжин дуа гэдэг. За ингээд энэ дөрвийг бол ингээд дөрөв яг ялгах юм бол эгчинжийн дуа гэдгийг бол харин ялгуул ийм дөрөв байна. Одов, жүгдөв, цогдов, энжин дуа. За тэгээ одоо цааш нь бол оноо амба жачва годов ядар чаж.
Одоо ингээд бол нөгөө саяны дөрвөн одоо дүү аваа шүү. Годовч дүү цогдов энжин дүү. Энэ дөрвөө одоо яг ямар зам юу хийгээд байгаа, юу хийх ёстой юм. Энэ бол одоо ингээд нэг үнэхээр одоо маш сайхан. Тэр бол годов гэдэг маань самба жаач. Самба жаачва годов дэж ядар чаж яна. Тэян доё вандож байна. За өнөөдөр энэ хүрээд дараагийн хичээл дээр годов